нийслэлийн засаг дарга Нямбатар Улаанбаатар хотын утаа багассаа. За авчирсан төлш бол сайн төлш байгаа гэдэг хотлоо мэдээлэл өгсөнтэй холбогдуулаад энэ лайвыг хийж байна. За одоо ингээ үнэн мэдээллийг харуулъя. За би одоо яг дайр ихэд зогсож байна. За миний ард талд байгаа тэр ямар ч юм харагдахгүй байгаа тэр бол Улаанбаатар хотын төв байгаа. За хотын төв бол дайр ихэс ингэж харагдаж байна. Тэр ганц хэрэг байшин харагдахгүй. Нар харагдахгүй. Уулын гой нартай өдөр байна. Тэгээ нар харагдахгүй байна. За ийм битүү утаатай байж шүү. Нямбатраа худлаа хэлэхэ болоорой. Агаарын бохирдол багассан байгаа. Би сайхан төлш авчирсан. За ингээд утаа манаруулаад байгаа юмнууд бол зөвхөн цахилгаан станцын утаа байгаа гэж яриад байгаа. За уучлаарай, цахилгаан станцын утаа бүр хол хавал 50 байгаа гэд. Гэтэл одоо дайр ихэд яг энэ уулнуудын завсар айлууд бол яг ийм агаар дунд байна. За яг одоо намайг ингээ ярьж байхад бол хоолой гашуу оргиж байна. Тагнааруу бол бүр хорсож байна. Хамар бол бүр ингээ битүү хорсож байна. За энэ утаа бол зүгээр нэг нян одоо юу л нарийн ширхэг тоосонцор биш бас хөхөртэй үнэртэж байна. Өөрөөр хэлбэл хоолой гашуу оргиулаад ингээд хоолойны саст түлж байгаа юм шиг ийм мэдрэмж төрж байна. Тэгэхээр зэрэг энд бол бас хөхөрлөг хий бас их өндөр байх шиг байна. Тэгэхээр хөхөрлөг хий өндөртөө нарийн тоосонцортой тас харанхуй ийм орчинд одоо Улаанбаатар хотын иргэд амьдарч байна шүү. За ингээд амьдарч байгаа орчноо харуулъя. Дайр их дамбын зүгээс нийслэл хот маань тэнд байна. Уул нь бол одоо тэр миний яг энэ малгааны тушаа энэ тушаа ингээд өндөр барилгууд ингээд сайн харах юм бол байгаа. Гэхдээ энэ утаан дотор хоолой гашуургаад бас чанга гарахад хоолой нэлээ өвдөж байна. За тэгээд яг энэ миний малгааны тушаа тэр миний энэ хуруу мурууны тушаа бол Улаанбаатар хотын өндөр барилгууд уулна энд бүдхэн харагдаж байгаа. Хэрвээ та нар томруулаа сайхан харах юм бол. За тэгээд Нямбатраа битгий ингэж худлаа яриа. Төлс чинь биш байна. Бидэрт ямар төлш хэрэгтэй вэ гэхээр нарийн ширхэг тоосонцороо бүрэн пиралистуулсан, бүрэн тунгааж авсан. Тийм одоо хар утаагүй төлш хэрэгтэй байна. Утаагүй жинхэнэ утгаараа хар утаагүй төлш хэрэгтэй байна. Тэгэл dark smoke, black smoke гэж ярьдаг олон улсын хэллэгээрээ бол no black smoke, no dark smoke баймаар байна. Тэгжээж одоо гал түлхэд зүгээр нэг тийм өнгөхгүй CO2-ны ялгараад ингээд тэнгэрлэгөө явж ивэл тэр бол энэ Улаанбаатар хот миний ард тод харагдахаар байна. Гэтэл одоо бол бид нар яаж яах вэ гэхээр хагас кокссон нүүрсэн ч пирализэнд ороогүй, түүхийн нүүрсэж пирализэнд оруулж чадахгүй, сайжруулсан төш үйлдвэрлэж гэнгээ тэр нь ямар ч пирализгүй дандаа ийм нарийн ширхэг тоосон цортой дандаа ийм дэгдэмхий хийтэй ийм тортог ихтэй ийм бохир дунд Улаанбаатар хот бол амьдраад одоо их олон жил болж байна. За ер нь бол пирализийн үйлдвэр гэдэг юмыг нэг бүгдээрээ ойлгож авцгаая. Энэ яадаг үйлдвэр байд юм бэ гэхээр уул нь 2013 оноос хойш Япончууд монголчуудад зөвлөд исэн юм байлээ. Та нар зүгээр л нэг пирализийн үйлдвэр гэдэг ганцхан үйлдвэр л барьцгаа. Тэр чинь яадаг юм бэ гэхээр та нарын энэ нүүрсийг, та нарын энэ одоо түүхийн эдий чинь нарийн ширхэг тоосонцрын битүү аргаар шатаагаад байхгүй болгоод тэгээд ингээд цэвэрхэн ингээд цагаан утаа гаргадаг ийм л төлш болгод юмаа гэд бидэрт зааж өгсөн байгаа байхгүй. Тэгээ хэдэн 10 пирализийн үйлдвэр барих мөнгөөр одоо иргэдийнхээ аймнаас эрүүл мэндээр тоглоод дандаа болохгүй бүтэхгүй пирализгүй юмнуудыг ингээд бидэрт хүчээр нийлүүлээд байна. Пирализийн үйлдвэрийг монголчууд өөрсдөө уулна хийж үзчихсэн зах зээлийн аргаар тэр зах зээлийн аргаар хийжсэн пирализийн үйлдвэрүүдэд нь татаасын нөхөх нь оронд яасан бэ гэхээр бүгдийг сайхан дампууруулж аваад тэгээд өөртөө ч пирализ хийсэн юм байхгүй. Ингээд бид нар ингээд ямар ч тийм юугүй одоо өөгөж асдаг цогшоо сайхан уугаад асчидаг тийм нүүрстэй байж болох байхад одоо ингээд ийм тортогтой юм түлээд тэрийгэ бүр гадаадаас импортлж авчирч түлээд ингээд сууж байна. Тэгээ хажуудаа нүүрстэй байж тэрийгэ пирализдад цэвэрхэн төлж болгоод төлчиж чадахгүй. Гадаад улсаас өөрсдийнхөө экспортлдог нүүрсийг буцааж импортлж оруулж ирж байгаа ийм тэнэг улс Монголоос өөр үндэ алгаа. Ийм тэнэг удирдагч Нямбатраас өөр үнэ алгаа. Нямбатар чи нэр үнэхэрийн арай биш байна. Чи энэ Улаанбаатар хотынхныг хордуулж бүгдээрингийн одоо хүүхдүүдийнх нь тарих оюунаар дүүрэн одоо нарийн ширхэг тоосонцор уушгийг бүгдийг өвчлүүлж ингэж бүх хүнийг хохироож охор чи эртхэн
чадахгүй юм байна гэдгийг хэлээд ажиллаа өгөөд нэг шинжлэх ухаан мэддэг хүнээр улсаа удирдуулмаар байна. Шинжлэх ухаан мэддэг хүнээр байгаль орчны сайд энэ хотын дарга хоёрыг хиймээр байна. Энэ байгаль орчны сайд хотын дарга гэдэг энэ хоёр хүн чинь агарын бохирлыг хариуцсан гол хоёр хүн байгаа байхгүй юу? Тэгээ энэ хоёр нь шинжлэх ухаан мэдхгүй. Энэ хоёр нь нүүрс яхаараа бараан утаагүй болдгийг гэдгийг мэдхгүй. Аль газраас хэн юу шахан тэр шахаас болгонд нь л гүйж очиж хамаг мөнгөө барьж өгсөөр хагаад бидний эрүүл мэнд амь насаар бүр тоглож гүйцлээ. Уул нь бол зүгээр шинжлэх ухаан мэддэг хүн ганцхан одоо тэр нүүрснээс яг энэ хар утааг бий болгоод байгаа яг бидрийг хордуулаад байгаа юм нь юу юм бэ? Тэр нь яг юу юм бэ гэдгийг мэддэг ийм л ганц ухаан гарах ганц хүн л хэрэгтэй байгаа байхгүй юу? Юу ингэж хар утаа гаргаад байгаа юм бэ гэхээр Нямбатара чам дахиад хэлье. Энэ хар утаа гаргаад байгаа юм чинь чиний одоо ад үзээд байгаа ганц хоёрхан цахилгаан станц биш ээ. Энэ хар утаа гаргаад байгаа юм бол айл болгоны яндан. Айл болгоны яндангаас яагаад энэ хар утаа гараад байгаа юм бэ гэхээр айл болгонд чиний өгөөд байгаа төлсөн дотор нарийн ширхэг тоосонцроо шатаагаад авчирцсан цэвэрхэн юм ерөөсөө алгаа. Дандаа нарийн ширхэг тоосонцртаа, дандаа дэгдэмхий тоосчлттай тийм юм хурж ирээд байна. Тэр нь хагас когсчих нэрээр хурж ирээд байна. Таван толгойн сайжруулсан төлс нэрээр хурж ирээд байна. Бангарын түүхийн нүүрс гэдэг нэрээр хурж иржсэн. Гэтэл энэ бүх одоо олон шатны туршилтууд дотор чинь юуг та нар хийж өгөхгүй байна вэ гэхээр яг шинжлэх ухаанаар батлагдсан юм аа та нар хийж өгөхгүй байгаа байхгүй юу? Шинжлэх ухаанаар юу батлагдсан? Юу батлагдсан байгаа гэхээр нарийн ширхэг тоосонцрын урдчлан шатааж, битүү орчинд урдчлан шатааж байхгүй болохгүй юм бол тэр байхгүй болоогүй нарийн ширхэг тоосонцор чинь айлын андангаар гарнаа. Энэ нь бол ойлгомжтой батлагдсан байхгүй юу? Тэгэхээр цэвэр агаарын хуультай бүх улсуудыг судлаад үзээрэй. Англиас эхэлсэн. 1952 онд Лондон хот тэр чигээрээ битүү утаанд автаад 1956 онд цэвэр агаарын хуультай болсон. Энэ цэвэр агаарын хуультай болсон Англи улс яасан бэ гэхээр ерөөсөө яндангаар хар утаа гаргахыг хориглоно гэдэг ганцхан хууль гаргасан шүү дээ. Тэгээ хар утаа гаргахгүй тулд хувийн хвшлих нэгэ тэр чигээр нь та нар хар утаа хайдгүй төлс үйлдвэрлэл, хар утаа хайдгүй зуух үйлдвэрлэл, хар утаа хайдгүй юмыг л зах зээл дээр нийлүүл гэж ингэж л шахсан байгаа байхгүй юу? Одоо тэгвэл тэрийг л одоо манай Монгол хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Хар утааг шахаад байгаа юмыг гадаадын гоё юм байсан ч битгий аваа. Хар утааг л хаяад байвал дотоодын гоё нүүрс байсан ч битгий өгөө. Хар утааг хайдгүй болтол тэр пирализийн процессор оруулаа. Тэгээ бүгдээрээ монголчуудаа ингэж хар утаанд хордож байгаа. Энэ их утаа тортгон донд амьдарч байгааг хэдүүлээ. Энэ утаа тортгыг багасгадаг тэр шинжлэх ухааны процессыг судлаа. Пирализ гэдэг процессыг судлаа. Бүгдээрээ пирализ гэдгийг хаанч хэлсэн шаардаж чаддаг болмоор байна. Одоо бүгдээрээ бид нар бол энэ өвлийн хүүтэнд гал төлөхгүй онд орно гэж угаасаа байхгүй. Би бол жишээлбэл нарны цахилгаанаар бол онд орохгүй юм байна гэдгийг одоо тэр нарыг хараад мэдчихээн. Дээр нь өшөө манай дамбад байгаа байшингийн дээр бид нар нарны юу байрлуулад өнөөх маань юу халаах нь битил хөлдөөгч жорлонгийн маань ч хөлдөөж чадахгүй. Тийм л одоо чадалгүй байгаа шүү дээ нар маань өвлийн улиралд. Ямар ч чадалгүй байдаг юм байна. Тэгэхээр өвлийн улиралд нар гэж өөрсдөө хуурхаа болий. Тэр байгаль орчны сайд Батбаатар юу гэж яриад байлаа эртэд бид нар ерөөсөө энэ төлсөл худлаа юм байна. Нараар л бүгдээр ингэ халаана гинүү. Юу яриад байгаа юм бэ Батбаатараа? Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэг дээр ийм ялтаас нартаа үйлждэг. Тэгээ хөлдөж өгмөр хас 30 градус хүрдэг байхад нараар халаана гэж тийм дими одоо үйл бүйтэх шинжлэх ухааны тооцоо судалгаагүй тийм юм бити яриад дээ. Тэр чинь эдийн засгийн одоо юу бүр зардал нь бүр дийлдэхгүй. Энэ харна угаасаа тэгээд бид нар нараар халах тэр айл болгоныг нараар халах гэдэг зүйл үнэхээр бүтэхгүй юм билээ. За хоёрдугаарт цахилгаанаар халаана гэдэг. Цахилгаанаар халах гэж үзлээ. Бүтэн 2-3 сар цахилгаанаар халаачаад явж байна. 10 дугаар сар, 11-р сар тэр чигээр нь цахилгаанаар халаалаа. За цахилгаанаар халаахаар юу болд юм бэ гэхээр айл болгон цахилгаанаар халаагаад эхлэх юм бол тог нь унждаг юм байна. За манай дамбад бол тог унаад, тогны хүч унаад халаалтын маань чадалж яах муурсан. За дээр нь хамгийн өрдмөр нь халаалтаа ажиллуулчих юм бол плитик нь ажилтдаг. Плитик халаалт хоёроо зэрэг ажиллуулчих юм бол хөрөгч нь ажилддаг. Ингээд тог нь хүрдгүү байна. Тэгэхээр тогны хүч чадал хүрэхгүй байхад хэдүүлээ бас цахилгаан халаалтанд хит найдаж болохгүй юм байна гэдгийг энэ дамбад бас цахилгаанаар 2 сар халаасны үед хэлчихье. За тэгээд эцэст маргааш ингээд хас 30 градус хүртэл хөрөхөд дамбадаа бид нар одоо юугаар халаах вэ гэхээр эцэст найдвартай хамгийн сайн халаадаг төлс нь нүүрс байт юм байна.
За ингээл нүүрсэндээ орох гээд одоо өнөөдөр ингээд нүүрснийхээ зуухыг халааж үзэх гэж байна. За гэхдээ өгж байгаа төс чинь биш вэ шүү. Улсаас өгж байгаа энэ монопол төс чинь биш вэ шүү. Бид нар ямар төс хүсэж байна вөхөр энэ хар утаа гаргадаггүй төсийг л авмаар байна. Ийм хар утаа гаргадаггүй төс л авмаар байна. Ийм хар утаа гаргадаггүй мөртлөө бидрийг жинхэнэ дулаацуулж чаддаг, халааж чаддаг, тэгсэн мөрлөө төлбөрийн чадварт маань нийцэж чаддаг нүүрс маань яаж яах вэ гэхээр хамгийн түрүүнд тэр тоосонцрол эхлээд урдчлаад үйлдвэрийн аргаар битүү орчинд шатаагаад тоосон цэргүү болол бид нар дээр орж ирмээр байна. Тоосон цэргүү пирализийн аргаар пирализдуулсан тийм нүүрс бидэрт хэрэгтэй байна. Тэр нь тэгээ түүхийн нүүрс байсан ч болно. Ер нь пирализийн аргаар орсон л бол тэр нь түүхийн нүүрс байна уу, кокс нүүрс байна уу, юу вэ нь хамаагүй пирализаар л орсон байх хэрэгтэй. Яг бол тэрүүгээр орж ижил бид нар энэ хар утаанаас сална. Тэгэхээр хар утаанаас салах ийм технологи дэлхийгээр нэг 1950-ад оноос хойш байсаар байхад дэлхийгээр нэг нүүрс төлж байгаа орнуудад энэ хар утаа чинь гарахаа болцоод одоо тийм 1950 оноос хойш гэдэг чинь өнөөдрийг бүр 56 оноос хойш 2026 он хүртэл хэдэн жил вэ? 70 жил. 70 жил дэлхийн нийтээрээ нүүрс түлээд байгаа мөртлөө хар утаа гарахаа болцоод байхад манай Монгол ингээд нүүрснийхээ учрыг ойлгодгүй, утааныхаа учрыг ойлгодгүй. Шинжлэх ухааны үүднээс учрыг ойлгохгүй учраас шийдэж чаддаггүй. Шийдэж чадахгүй учраас яаж яах вэ гэхээр мөнгөөр л цутгаад байдаг. Тэгээ мөнгөөр туршилтанд Улаанбаатарчуудыг оруулаад байдаг. Тэгээ сая 500 мянган хүнийг хэдэн жил одоо лабораторийн хулган шиг байлгах гэсэн юм бэ? Монгол ардын намаа. Монгол ардын нам Улаанбаатар хотыг бол олон жилийн турш зөвхөн Монгол ардын нам Улаанбаатар хотыг эзэлж ноёрхож ирж байгаа. Хэдэн жил бидрийг ингэж ийм хар утаанд ингэж те ард олноор нь үр хүүхэдтэй нь ирээдүйн хойчтой юутай хэдийн ийм туршилтанд байх гэсэн юм бэ. Би ингээ хээр тал зогсоогүй шүү. Би Улаанбаатар хотын дунд зогсож байна. Миний ард яагаад хотын байшин харагдахгүй байгаа юм бэ гэхээр Нямбаатрын авчирсан төлс нь ийм хар бараан учраас тэр утаа тортгонд нь энэ харагдахгүй байгаа шүү. Тэгэхээр Улаанбаатар хотоос ярьж байна. Ард Улаанбаатар хотын байшингууд байгаа. Тэр битүү утааны цаанд байгаа. За тэгээ энийг хотын дарга Нямбаатар худлаа хэлж байгаа шүү. Ийм утаа гараагүй гэж ярьж байгаа шүү. Би гарсан гэдгийг одоо яг ингээд лайваар үзүүлж яшаа та нарт. Өчигдөрхөн Нямбаатрын яриад исэн юмыг яг ингээд би байгаль дээр одоо хотынхаа яг годомжинд, дарихийнхаа годомжинд ингээд нотлоо зогсож байна. Тэгээ Нямбаатар чи ингээд худлаа хэлээд ахаар зүгээр зайгаа тавиад өгчхөө. Энэ Нямбаатар гэдэг хүнийг худлаа хийснийхэн төлөө ард түмнийг ингэж одоо тий ядахтаа үннээ хүлээгээд дараагийнхаа ажлыг хийхийнхээ оронд бүр энийг бүр ингээд зүүгээд ингээд буруу хийж байгаа юм а зүүгээд ингээд гүтгэж гүжирдэж мэлдэж байгаагийнхын төлөө энэ хүнийг хотоос зайлуулах хэрэгтэй. Тэгээ хотоос сонгогдсон нийт төлөөлөгч нар над Нямбаатрыгаа зайлуулмаар байна. Босмоор байна. Иргэд ч гэсэн одоо Нямбаатрыг зайлуулаа. Энэ хүн бидрийг ерөөсө туршилтын хулгана болгож дууслаа гэдгээр тэмцмээр байна. За тэгээ Нямбаатрыг ганц гарын үсгээр зайлуулж чадах ганцхан хүн л байгаа штэ. Тэр нь ерөнхий сайд Зандан шатар. Зандан шатрыг гэр хороололд урьж байна. Зандан шатрыг дамбад байгаа төв дээр өрье. Зандан шатар та ирээд энэ агаараар амьсгалаад энэ орчныг хараад энэ орчноос хотын төв рүүгээ нэг хараад үз. За тэгээд над Нямбаатрыгаа байлгамаар байна уу? Нямбаатартайгаа хамт ингээд ард түмнээ хорломоор байна уу? Өөрөө ирээ шийд. За ийм одоо уриалгыг хэлж байна. Тэгээд ийм зүйлийг та бүхэн бас хүрдэг газар нь хүртлэн шеэрлээд өгөөрэй. За тэгээд Улаанбаатар утаатай байна. Утаа гаргаж байгаа гол шалтгаан нь түлш байна. Тэр түлшийг Нямбаатар шийдсэн. Тэр Нямбаатрын авчирсан хагас кокссон гэдэг түлш хэдий гадаадаас орж ирсэн ч гэсэн утаа арилгахгүй гайхамшигтай түлш биш гэдг нь ингээд амьдрал дээр харагдчихэ шүү. Тэгээ юу утаа арилгах вэ гэхээр пирализийн үйлдвэр гэдэг зүйл утаа арилгана. Пирализийн үйлдвэрийн мөнгөө улсын төсөвтөө тусгах ёстой. Пирализийн үйлдвэрийн мөнгөө дутуул нийслэлийн төсөмд тусгах ёстой. Пирализийн үйлдвэрээ заавал барих ёстой. Энэ үйлдвэрийг барьж бид энэ хар утаанаас гарнаа.